Сайн байцгаана уу? Сайн байна уу? За, өнөөдрийн хичээлээр та нарт хүн байгаль хичээлээр хичээл заах оюун эрдэнэ агш байна. Өнөөдрийн хичээл идэвхтэй оролцоход бэлэн үү? Бэлэн. За, сайн байна. За, хэдүүн урд нэг цаас байгаа. За, цаасаа барьчих. За, өнөөдрийн хичээл эхлэхэд хичээлийн хамгийн ихэнд юутай танилцдаг вүлээ? Өргөтэй илэрхийлэн шүү. За, туулай шиг бэлэн, үнэг шиг идэвхтэй оролцсон, ясны дэлхий шиг. За. Загас шиг бусдыг сонсъё. Тэгэхээр өнөөдрийн хичээл юм байх нь тийм ээ? За, тийхээ дагуу маш идэвхтэй оролцсон шүү. За, урдаа хацааснуудаа авъя. За, хэдүүлээ цаасаа өчгөр болгохын тулд яах ёстой юм бол? Нуугал нь баазан. За, тэгвэл хэдүүлээ цаасаа баазыг. Сайн баазаараа. За, баазыг. За, жижигхэн болсон уу? Ямар болсон цааснууд нь? Жижигхэн бөөрхөн болчихлоо. За, цаасаа дэлгий. Цаасаа дэлгээрээ. За, цаасаа буцаад дэлгий. За, дэлгэсэн үү? За. Цаасаа дэлгэсэн үү? Цаас нь ямар болсон бэ? За, өвчгий болсон байна. За, хичээлээ идэвхтэй оролцоорой. Багш нь багийн идэвхийг харах учраас хичээлдээ маш идэвхтэй оролцсон шүү. За, цаас нь ямар болсон бэлээ? Өвчгөр болсон. Тэгэхээр энэ цаас нь хэлбэрийн хувьд яасан? Өөрчлөгдсөн үү, өөрчлөгдөөгүй үү? Өвчгөр болоод болсон ч гэсэн буцаад хэрэглээ дөрвөлжин болсон тийм үү? За, тэгэхээр энэ ямар өөрчлөлт юм бол? Эргэх өөрчлөлт. Эргэх өөрчлөлт нь ямар байдаг юм бол? Буцаад хэвийн байрандаа ордог өөрчлөлтийг анхны байралдаа орох өөрчлөлтийг юу вэ? Эргэх өөрчлөлт гэдэг байна. За, тэгэхээр эргэх өөрчлөлтийн нэг жишээ баг болгоноос 5 дугаартай гişүү хэлье. За, танай багаас ярилцаад нэг эргэх өөрчлөлтийн жишээ хэлээрэй. Багаараа ярилцаарай. За, үнэг шиг байна шүү манайхаа. За, бэлэн боснууд нь хэлж олно ихнээсээ. За, эргэх өөрчлөлтийн жишээ юу ажиллах вэ? За, 3 дугаарыг нь 5 дугаартай гişүү. Ямар эргэх өөрчлөлтийн жишээ танай багаас гарсан? За, хэлээрэй. 5 дугаартай нь хэлээ. За, 3 дугаартай. Зармаг. За, эхний 3 дугаар баг зармаг гэж хэлсэн байна. За, 2 дугаар баг эргэх өөрчлөлтийн жишээ. Мөс. За, эргэх өөрчлөлтийн жишээ 2 дугаар багаас мөс гэж чимээгүй. Бусдаагаа сонсъё. 1 дугаар багаас эс усны холимог гэж байна. За, 6 дугаар баг. Сонсоорой, 6 дугаагийн санаа ямар санаа гарах нь вэ? Цаас гэж байна. За, 6 дугаагийн. За, 4 дугаар баг. За, загас шиг бай. Загас яах вэ? За, бусдаагаа сонсъё. За, загас шиг бай. Аль багийн загас шиг байгаа харъя. За, 4 дугаар баг ярих гэж шээ. За, санаа байна уу? За, тэгвэл 5 дугаар багаас хэлье. За, хэлээрэй. За, мөс гэж. 4 дугаар багаас
Модны өвдөс ба усны холимог. За мөс эргэх өөрчлөлт мөн үү? Мөс үү? За. Оо тий. За. Эргэх өөрчлөлтийн жишээ хэллээ. Тэгэхээр эдний багаас элс усны холимог тэндээс мод усны холимог гэсэн тийм модны өвдөс ба усны холимог. За тэгэхээр эргэх өөрчлөлтийн за байгууллагын энэ цаасаа. За цаасаа тод маркертайгаа бариарай. За маш анхааралтай. За эхлээд анхаараарай. Загас болъё. За энэ цаасан дээрээ энэ юу эргэх өөрчлөлтийн тодорхойлтыг нөхөж бичнэ. За бичиж. Нэг дугаартаа сурагчид таасан дээрээ бичээд босд нь ямар хэлж өгөө шүү. За бичээрэй. За бичээрэй. Эргэх өөрчлөлтийн тодорхойлолт нь юу байж болох вэ? За хэдүүлээ бүр мэдгүй байвал дасгал ажлын дэвтрээ нэ. За дасгал ажлын дэвтрээ. За гараарай. Босд нь өхөн шүү. Түлхүүр өг гэж 3 үг байна. Дасгал ажлын дэвтэр дээр түлхүүр өг гэж 3 үг байна. За тэр 3 үгийг ашиглаад тодорхойлолтыг нөхөж бичье. За тодорхойлолтыг нөхөж бичье. За минут өглөө, минут харлаа шүү. Эхнийхээ тодорхойлолтыг нөхөж чад. Буруу гэд ардан бичих та. За түлхүүр 3-ыг ашиглаж болно. За бэлэн байгуул болсон баг нь гараа өргөе. Хана багийнхаа юу багсаар. За санаа 2 дугаар баг, 6 дугаар баг бэлэн болсон байна хийжээ. Орч. Багт. Өөстөө дэвтэр дээр нь дасгал ажиллагаа дэвтэр дээр бүгдээ шүү. За. Анхаарай. За, бэлэн болсон баг нь. За одоо 1 дугаартай хүн бичсэн чи 2 дугаартай нууд нь танилцуулъя. Бичсэн зүйлээ гараад уншаарай. За босоод уншиж. За загас шиг бай 2 дугаар баг уншиж гин. Оо маш сайн байна. Сонсч чадсан уу? 2 дугаар багийг сонсож чадсан уу? Нөө сайн. За 3 дугаар баг. Нэг эрэг өөрчлөлтийг. За 4 дугаар баг. За 4 дугаараас нэг гишүүн дугаартай гишүүн танилцуулаарай. 2 дугаартай. За 5 дугаар баг.
Аха. За. 6 дугаар баг. Загас шиг бай гэсэн шүү дээ. Загас яадаг үлээ? За. 1 дугаар баг. Ямар нэг өөрчлөлтийн дараа юм анхны байдлаар Сайн. За. Бүгдээрээ баг болгон хилээд дуусна тийм үү? За. За анхаарай. За хичээл хамгийн идэвхтэй байгаа багийг шалгаруулна шүү. Багш нь багийн явцыг тэмдэглэгээ хийж явж байгаа учраас аль баг нь хамгийн хичээл идэвхтэй оролцож байгааг багш нь хараад явж байгаа. За. За сая эргэн өөрчлөлтийн тодорхойлолтыг бичсэн тийм үү? За. Энд юу гэж байна? Тийм эргэх өөрчлөлт гэдэг байна шүү. За. За хэдүүлээ тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдвээ гаргая. Өнөөдрийн хичээлийн сэдв нь ямар хичээл ажиллах юм бол? За тэгвэл эргэх өөрчлөлтийн эсрэг нь ямар өөрчлөлт? За эргэх өөрчлөлт гэж юм тийм үү? За тэгвэл өнөөдрийн хичээлийг дасгал ажлынхаа хуудсыг нийлгээд хичээлийн энэ дасгал ажлын хуудсыг ихэн хичээлийн сэдв гэсэн дээр сэдвээ тавья. За. За анхаараарай. Тийм ээ. Багчаа гарчиг тавьж. За хараарай. Авшара. Гэсэн хичээл орно. За. Эргэх ба үйлээрх өөрчлөл ямар хатаа гэсэн хичээл орно шүү. За гарчгаа тавьсан уу? За хэдүүлээ. Эхний туршилтаа хийж эхлэе. За туршилт нь юутай танилцдаг вүлээ? Тийм. Аюулгийн санамжтай танилцсан. Тэр аюулгийн санамж баг бүрт ийм хуудасаар аюулгийн санамжийг бас тараасан байгаа. Бүгдээрээ анхаарч хараа шүү. За аюулгийн санамжинд хэдүүлээ яах вэ? Хүрэхгүй, шүдэнзээ үлээж унтраахгүй. За, аюулгийн ажиллагаагаа маш сайн анхаарал хөдөлгөөний туршилт 1 руу орё тийм үү? За, туршилт 1 руу орё. За, та хэдэд. За, туршилт 1 руу орё. За, тэгэхээр та шүдэн зайгаа тийм үү? За, баг бүрийн 3 дугаартай номертой шүдэн зай асаа. За шүдэнзээ барай. За чадахгүй бол багш нь туслана. За одоохон багш. Би наад бага өргөөрэй. За багш руугаа анхаарай. Бага өргөн. Би зүгээр 3 дугаартай сурагчил шүдэнзээнд хүрнэ гэж хэлсэн. За анхаарай. За багш шиг бай. Үгүй ясаа гэж хэлээгүй ш.
Шүтэнц барьна гэж хэлсэн шүү дээ. За би анхаарал хар да. Миний санамж ихлээг байгаад туршилт хийж эхлэхгүй. За туршилтын ихэнд шүтэнц байгаа тийм анхаараа. Шүтэнцийг ингэж зурхгүй. Босоогоор нь зураад тавган дээр байгаа цаасыг шатаана. Цаасанд гараараа хүрэхгүй шүү. Тав газар байгаа чигт нь шатаагаад бус нь шатж байгаад ажиглаа шүү. Хөөе би шатааж эхэл гэж хэлээгүй. Намайг анхаарч ярьж дуусны дараа. За тэгэхээр анхаараарай. За шатсны дараа шүтэнцээ асж байгаа шүү дээ. Асж байгаа шүтэнцээ аягтай ус руугаа хийж унтраана. Үлээж унтраахгүй шүү. За үнхээр шүтэнцээ асах боломжгүй багшаасаа тусламж авах шүү. За туршлаа. За зурж чадахгүй багш нь туслаа. За чиглээрээ цаасаа чиглээрээ. За чадахгүй юу? Нахараа. За харжаа. За чадж гин үү? За чадахгүй юу? За багш нь төгөлсөн. За хараарай. За хараа. За цаас руугаа маш анхааралтай хар шүү. За цаас анхаараа гарахгүй тийм ээ. За цаас нь шатаж дууссан уу? За тэгэхээр бус нь хараа ажиглалтын туршилт нэгийнхээ ажигласныг дасгал ажлынхаа хуудсан дээр зургаар илэрхийлье. Хаяа ийм 3 4 ч байгаад энэ дээр зургаар илэрхийлье. Энэ дээр зургаар илэрхийлээ шүү дээ. Аха. Туршилт нэг дээр зургаар илэрхийлж биш үү? Үзгээрээ зурж олно. Энэ дээр зургаар илэрхийлээрэй. Хамаагүй үзгээрээ чаж. За. Гэрээ. За, туршилт нэг зураарай. За зураарай. За маш сайн байна. За одоо багш руу анхаарай. За хэдүүлээ ажилтнаас юу ажигласан бэ? Туршилтаас юу ажигласан бэ? Эхлээд ямар үйл хийсэн? Цаасаа шатаасан. За цаас анхаа эхэндээ ямар байсан? Эхэндээ зүгээр ийм мингийн цаас байсан тийм ээ. За дараа нь шатаасны дараа яасан? Шатаж ихсэн тийм ээ. За хамгийн сүүлд юу яасан бэ? Шатаад үнс олж хувирсан ш. За тэгэхээр энэ ямар өөрчлөлт юм болоо? Үйл эрхтвэл яагаад үйл эрх гэж бодож байгаа юм бол? За. Энэ үнс нь буцаад хэвэн байдалд орж болохгүй ш тийм ээ. За тэгэхээр зургаар ингэж зурсан уу? За эхлээд хэвэн цаас ирсэн шатсан үнс болсон тийм үү?
За ийм туршилт хийсэн байх нэ. За одоо эхний сайн байна. За эхний туршилт амжилттай боллоо. Хэдүүдээ үйл хэргийг өөрчилт юм байна гэж харлаа тийм үү? За тэгвэл дараагийн туршилтанд оръё. За туршилт 2-ыг баг бүрийн 4 номертой гишүүн шүдэнцээ зурна шүү. Бусд нь анхаарч хаа. За нэг нь л яж. За одоо лагаасан гэсэн шүдэнцээ гэж байна. Яа наац юм бэ? За шүдэнцээ зурж чадах багшаас. За туршилтыг дам хөдлөхгүй. За баг болгонд үр даалгавар гэж бий. Асааж байгаа сурагчдад хүрнэ. За дагаа асаасан бол за дагаа ажиглаарай. Дагаа ажиглаа. За ажиглаарай. За даан ямар болж ийн ажиглаарай. За бурсны үйл явцыг ажигласнаа зуржаарай. За ажиглаа зураарай. Алхам 2 дээр ажигласнаа зураарай. Дуусна уу? За зураарай. Алхам 2 дээр зураарай. Хөөе, стахгүй шүү. Болохгүй шүү. За алхам 2 дээр зургаар илэрхийлээрэй. Алхам 2 дээр шүү. Энэ туршилт 2 ахгүй. Энэ дээрээ зураарай. За зуръя. Ямар асан юм болоо? За зураа. За зурсан уу? За зурсан бол анхаарай. За туршилтаас юу ажигласныг 5 дугаар баг 1 дугаар багт хэлье. За 5 дугаар багийн 7 номертэй гişүү. За загас шиг бай. За загас шиг шүү 3 дараагийнхаа. За цагаан дээр өөртөө итгэлтэй. За тэр нь ямар өөрчлөлт болж хувирсан болоо? Ямар өөрчлөлт вэ? 5 дугаар агийнхаа. Оо та үйл эргэх өөрчлөлт гэж. За 1 дугаар багаас. За басаа. За 1 дугаар багийнхтай танилцж. За зааш шиг болъё. За анхаараарай 4 дугаар багийнхаа. За саяны туршилтаар лаа шатаад хайсан тийм үү? За тэгэхээр лаа ямар байсан бэ? Оо энгийн лаа байсан тийм үү? Баа ямар болсон? Оо хайлж ихэлсэн шүү дээ. За тэрний дараа
Оо хамгийн сүүлд нь хайлаа тавган дээрээ тараад юм болсон тийм үү? За тэр нь ямар өөрчлөлт вэ? Эрийн өөрчлөлт юм уу? За эрийн өөрчлөлт гэж юм. За нэгээрээ гүд эргэх гэж юм. Гуравдаараа үүд эргэх. Дөрөвдүгээр баг үүд эргэх. За зургаараагаас ямар өөрчлөлт болсон бэ? Лаа шатсан нь. Ямар өөрчлөлт болсон бэ? За хэвийн байдалтай байсан тийм үү? Нааш анхаараа. За 6-аар илэрхийлсний тулгай. За шатаж ихсэн. Дараа нь ясаа? Хайсан биш. За тэгэхээр энэ нь юу вэ? Үйл эргэх өөрчлөлт байна шүү дээ. За хэдүүлээ тэгвэл мэдлэгээ батцгаая. За уусанд байгаа урд нь юм мэдлэгээ батгая. За тэгэхээр хэдүүлээ яасан өнөөдрийн хичээлээр үйл эргэх өөрчлөлтийг сурсан тийм үү? За тэгэхээр үйл эргэх өөрчлөлт нь за хэдээрээ Ямар нэгэн өөрчлөлтийн дараа юус анхны байдлаар шинжлэх боломжгүй болсон үүнийг үйл эргэх өөрчлөлт гэнэ. Оо маш сайн. Үүнийг үйл эргэх өөрчлөлт гэдэг байна шүү тийм ээ. За тэгвэл хичээлийн баттлаа хэлүүлээ. Урд байгаа энэ QR-нуудаараа хий. За загас шиг байна шүү. За байгаанууд нь төргий. За байгаанууд төргий. За энийг өргөх. За соо. За багш нь энийг яаж өргөх зааврыг хэлье. Хой. Араа. Энийг яаж өргөх? За өргөх зааврыг хэлье. Анхаараарай. Энийг буруу өргөснөөс олж алдаатай хувилбар гарах учраас маш сайн анхаараарай. Та нар зөв бод гэж бодсон ч гэсэн энийг буруу өргөснөөс олж буруу хувилбар дагуулдаг шүү. Заяа. За тэгэхээр хэдүүлээ А хувилбар гэж бодж ивэл энэ А гэснийг нь дээш нь өргөнө. За Б гэж бодж ивэл Б хувилбарын дээш нь өргөн шүү. За. Бэж авах. За өргөе. За өргөөрэй. За өргөөрэй. Наша багш руу хараарай. За 15 нэмэртэй харагдахгүй байна. За 15 нэмэртэй нүргөөрэй. За хадаас цэвэрхэн ямар хэлдэж вэ? Эргэх өөрчлөлт гэсэн байна тийм. За үрийг өөрчлөлтийг сонсон хүмүүс байна тийм үү? За хадаас яагаад эргэх өөрчлөлт юм болоо? Оо зэвэрсэн ч ихсэн буцаад яг хэлбэрээ алдахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр үйл эргэх өөрчлөлт. За дараагийнх нь. Эргэх өөрчлөлт тийм үү? За зөв хэлбэрийг дагуулсан сурагчдаа баярлалаа. За маш сайн байна. За одоо
Бидний урд нөгөө цаас өрчүүлсэн цаас байгаа шүү дээ. За өрчүүлсэн цаасаа үргээ. За өрчүүлсэн цаасаа одоо хідүүлээ. Өөрий. Та бүгдээр ураарай. Цаасаа урч. Маш жижигхэн болгоод ураарай. Бүр жижигхэн болгосон ураарай. За. Цаас нь жижигхэн болсон уу? За цаас нь жижигхэн боллоо. Ямар болсон бэ? За цаас нь жижигхэн болсон уу? За буцаага цаасаа нийлүүлээ. Буцаага хэвэн байдалд нь оруулъя. За харъя. Буцаад хэвэн байдалд орж болох уу энэ цаас? Болохгүй. Тийм учраас ямар өөрчлөлт вэ? За тэгэхээр өнөөдрийн хичээлээр үл эргэх. За хараарай. Эргэх ба үл эргэх өөрчлөлт ямар ялгаатай вэ гэсэн хичээл орсон тийм үү? За нэгдүгээр багаас хин гарах вэ? Хичээлийнхээ дүгнэлтийг өнөөдөр ярих. За гараарай. За өнөөдөр юу ойлгож авснаа бусад баг нь анхаараарай. Өнөөдрийн хичээлээр би эргэх ба үл эргэхийг ойлгосон. Хэрвээ ямар нэгэн зүйлийг өөрчлөх юм бол эргэж буцааж болно болохгүй гэдэг хоёр зүйлийг ойлгосон. За сайн баярлалаа. За хоёрдугаар багаас гараарай. За өнөөдрийн хичээлээр юу ойлгосон бэ? Юу хийсэн бэ гэдгийг яриа. Өнөөдрийн хичээлээр би эргэх ба үл эргэх өөрчлөлтийн тухай ямар нэг үзэгдлийн дараа тэр зүйлс яг анхны байдлаа орохыг эргэх өөрчлөлт, харин анхны байдлаа орохгүй байхыг үл эргэх өөрчлөлт гэдгийг ойлгосон. За маш сайн байна. Баяр хүргэе нэстэ. За 3 багаас гараа. За өнөөдрийн хичээлээр юу ойлгосон? Ямар туршилт хийсэн бэ гэдгийг яриад өгч. За ярьж. За 4-р багаас. За гараа. Өнөөдөр би эргэх ба үл эргэхийг хичээлээ үзсэн. Эргэх өөрчлөлт гэдэг нь одоо нэг юм буцаад хэрэндээ авах юм харин үл эргэх өөрчлөлт гэдэг нь нэг юм буцаад хэрэндээ орохгүй юм. Оо маш сайн ойлгосон байж. За надад баяр хүргэе. Нэгэндээ баяр хүргэж орно шүү. За 5-р багаас. Та 5-р багаас нэг хүүхд гараарай. За зөрөгтэй нэг нь гараад ирчих. За гарч. За өнөөдөр ямар туршилт хийснээ яриад өгч. Ингээ хандаа. Өнөөдөр цаас шатаад. Тэгээд лаа хайлуулж. За лаа хайлуулж энэ туршилтаар ямар үр дүн гарсан бэ? Эргэх ба үл эргэх өөрчлөлт. За үл эргэх өөрчлөлт 2 туршилтаар гарсан гэж. За баяр хүргэе сая. За 6-р багаас. За 6-аас. За уушаадад өгөөрэй. Найзаараа гаргаарай. Саналаа ууштадад өгөөрэй. За.
өөрчлөлттэй туршлага хийж За. За бол. За баярлалаа. За өнөөдрийн хичээлийг дүгнэж багштай ярьж өгсөн сурагчдаа баярлалаа. За хэдүүлээ хичээлээ хин юу баттгсан мөлий? За хэдүүлээ өмнөх хичээлээр үтсэн эргэх хөрчлөлтөд батсан тийм үү? За тэгээд өнөөдрийн хичээл нь үйл эргэх хөрчлөлтийг үтсэн тийм ээ? За үйл эргэх хөрчлөлт нь эргэх хөрчлөлтөөс ямар ялгаатай вэ гэсэн хичээл өнөөдөр орсон шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ үүнийг ялгахын тулд өнөөдөр маш олон туршилт хийсэн тийм ээ? За аюулгүй санамжийнхаа дагуу хэдэн туршилт хийлээ? 2 туршилтыг хийсэн байна. За эхний туршилт нь ямар туршилт хийсэн бэ? Цаас шатаагаад энэ ямар өөрчлөлт гарах нь вэ гэсэн туршилт хийсэн тийм үү? За эхлээд цаас нь яасан? Шатаагаас өмнө ямар байсан лээ? Тийм байсан. Шатаж ихэлсэн сүүлд нь үгүй сонсон. За үүнийг хэдүүлээд цаасанд асуулт ажлын хуудсан дээр 6 илэрхийлсэн тийм ээ? За дараа 2 дахь туршилт нь лаа хайлуулах туршилт байсан тийм ээ? За лаа хайлуулах туршилтан дээр за ингээд лаа байсан тийм үү? Тавган дээр за лаагаа лаа насаад хайлж ихсэн тийм ээ? За тэгээд лаа нь хайлаад бүр байхгүй болчихсон тийм. За тэгээд хэдүүлээ түүнийгээ 6-аар илэрхийлсэн. Маш сайн байна. За энэ илэрхийлсэн 2 туршилтын үр дүнд ямар өөрчлөлт гэж гаргав? За үйл эргэх өөрчлөлт гэж гарсан байна. За үйл эргэхийн тодорхойлолт нь ямар нэгэн өөрчлөлтийн хүмүүс ахны байдлаар хичээл боломжгүй болтоо хүрэх үүнийг үйл эргэх өөрчлөлт гэнэ. За тэгэхээр ялгаа нь юу ах нь вэ? Үйл эргэх хоёрын өөрчлөлтийг ялгаа нь юу вэ? Эргэх нь хэвийн байдлаа буцаад ордог тийм ээ? За сүүл нь үйл эргэх нь хэвийн байдлаа буцаж ордоггүй тийм ээ? За хэдүүлээ цаасаа ураад буцаж хэвийн байдлаа орж чадлаа уу? Чадаагүй. Тэгэхээр үйл эргэх өөрчлөлт нэм ялгаатай байх нь ш тийм ээ? За тэгээд хэдүүлээ өнөөдрийн хичээлийн зорилго нь юу байсан бэ? За ийм зорилготой хичээл болж өндөрлсөн байна тийм үү? За тэгээд хичээлээ ойлгосноо? Ойлгосон. За хичээл идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. За